ихнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 15 онд аварт орсон. Мотоспортоор хичээлж байгаад. Тэгээд зовлон яриуд хүн болгон зовлонтой дөө. Тэгээд би нэг зовлон ярмэрг байна. Одоо сайхан 90 сар бол байгаа байхгүй. Тэгэхээр тийм л. Тэгээд зөрөгтэй урагшаа алхаараа л хэлмээр байна монголчуудтай. Автогаа анх зүгээр юм айлын түүдэг хаалга хийж өгөөл тэ. Тэгээд тэрийг өргөжүүлээл ингээл. Одоо бол ер нь дажгүй болсон. Манайх бол ер нь евро стандартын хаалга хийдэг. Юм гүдэг хаалга хийдэг. Одоо доогоор нөгөө замгүй те, мотортой, чиптэй тийм хаалга ингэж гүйлгдэг. Одоо манай 3 хүүхэд байна. Үеэл маань. Энэ ер нь зүгээр гэр бүлийн бизнес гэх үү те. Одоо байгуулга бол чадаагүй л байна. Ер нь бол зөвлөх хийн. Тэгээ гагнуур хийн. Нарийн ширийн юм дээр бол гагнуур хий чинь. Тэгээд бүгдээрээ л ер нь суралцаал нэг нэгнээсээ суралцаал явж байгаа. 3 жил баг сургаа хэвтэрч байсан. Тэрэгнэртэй байсан. Одоо ингээ босоод өндийгээд ирсэн те. Хүүхдүүдийн буйнд, эхнэрийн буйнд, ээж аавынхаа буйнд ингээл сайхан босоод таягаад тулаал явж байна. Бага хэмжээний үүдээ зээл тэгээд зураг төслөө гаргацсан ийм барьмаар байна гэдэг ингээд бодцсон. Тэг үйлдвэр хэмжээнд л очмоор байна. Эхлүүлсэн юм уухгүй л одоо явуулвал те. Шантарч болохгүй шүү гэдэг. Хэвтээс босоод ирсэн л байж штэ одоо ингээд хэвтээс 2 жил хэвтсэн юм баггүй. Одоо 2 үлээ бараг тайруулангаа алдсан. Нэг нь аваад үлдсэн тэгээд. Тэгээд зовлон яриуд хүн болгон зовлонтой дөө. Тэгээд би нэг зовлон ярмэрг байна. Одоо сайхан 90 сар бол байгаа байхгүй. Тэгэхээр тийм л. Тэгээд зөрөгтэй урагшаа алхаараа л хэлмээр байна монголчуудтай.